байсан. Яг уу надаа ингээд 2 удаа ингээд парламентаас гэнэ шил төрөөр оносод бид нэр хүсэлт тавьсан. Одоо хоёуланд нь бол захиагаар их боломжуудыг хариулсан байна л да. Тэгэхээр энэ асуудлуудыг өнөөдөр гэнэ шил төрөөр хилцэх ёстой. Ингээд хүлээгдэж чинь танхимаа хүлээж чинь уул нь 2 цагаас хилцэх ёстой. 5-нд орсон гэдэг 5-нд ороогүй одоо хурал одоо турлаас ингээд одоо загнуулаад хөөгдөл гарчлаа гэдэг юм байна. Тэгэхээр ийм байдалтай байж болохгүй шүү дээ. Монгол улсын 3.5 сая иргэн энэ оюут толгой дээр ямар шийдэл гаргах нь вэ гэд бид нэр тэн дээр анхаарч явах хэрэгтэй үстэй. Тэрүүн дээр шийдэл гаргаж явах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр энэ сандал суудлын асуудал биш. Монгол улсын асуудлыг бид нэр шийдэж явах хэрэгтэй. Ер нь аливаа улсын улс төр тогтворгүй янз бүрээр явж болно. Гэхдээ Монгол улсын эрх ашигын томоохон асуудлуудыг хизээч орхиж болохгүй байхгүй да. Монгол улсын эрх ашигыг нэгдүгээр тавьмаар байна. Монгол улсын эрх ашигыг нэгдүгээр тавьбал бид нэр өнөөдржингөө маргаашчангаа шөнжингөө оюутлын асуудал дээр ухаан оролдуулж явах ёстой тийм учраас оюутлын хэмжээ шалгах төрөөр хуралд дээр хуралдана. Энээс болоод харин хурал гацх юм бол одоо та бүхэн энэ цугаа гишүүдээс л асуух хэрэгтэй гэж бодож байна. Гишүүн одоо ингээ парламентын үйл ажиллагаанд орсноос бол ингээ жишээ нь оюутлын онтрыг асуул гацчих штеп. Энэ хохирогч нь юм байна гэж харж байна. Хохирогч нь 3.5 сая иргэн штэ. Бид нар бүгдээ та нар бүгдээ бид нар тэр их ихэд Монгол улсын ирээдүйн төрөх хүүхдүүд бүгдээ бас хохирогч шүү. Иймэрхүү байдалтай томоохон Монгол улсын эрх ашигын том асуудлыг хөндөж тавихаар яагаад ийм асуудал гарч байгаа юм? Бүлэг ямар асуудлаар цагаас орсон гэж хэлсэн бэ? 2 цагаас парламентын товоор та бүхэн парламент цаг хэмээн лөө ороод харах юм бол энэ 7 хоногийн тов улсын хурлын даргын зөвлөлөөр орж албан ёсоор батлагдаад бүтэн сайн таг сайн тавигддаг байгаа тийм. Тэгэхээр тэр товынхаа дагуу улсын хурл одоо үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Хэрвээ албан бус хурл болж болно л та. Тэгэх юм бол тийм одоо жишээлбэл одоо орон зай байгаа газруудаа хуралдана гэж албан ёсны хурлыг хойшлуулсан байж тэр дундаа оюут толгойн холбогдолтой асуудлыг хойшлуулж байгаа бол би ноцтой гэж бодчих. Та юу гэж хөвгдөж гисэн бэ?